За хай манайхан. Мэдээж та бүхэндээ амлсан ёсороо Сакамотогийн өдрүүдийнхаа дараагийн ангийн ярьж өгч байна. Тэгээ 7 хоногт 2 анги гардаг учраас гарангуут нь би шууд ярьж байгаа шүү манайхан. За тийм миний өмсөн байгаа аниме загвартай хүүдийг ханаас авдгийг та бүхэн маань одоо баг бүгдээр мэддэг болцаах. Манай хамтарч ажилладаг Kero Store байгаа. Тэгээ манай Kero Store болохоор манай үзэгчдэд зориулаад 2 сарын 28 хүртэл гоё хямдралтай, бэлэгтэй тийм урамшуул зарлжээ. Юу вэ гэхээр та өөрийнхөө сонирхсан загварын нэг хүүдийг худалдан авсан тохиолдолд дотроо 50 ширхтээ ийм стикер авах боломжтой. Бэлгэнд авахгүй энэ нь болохоор зөвхөн үнэгүй бэлгэнд өгч байгаа гэсэн. Одоо жишээлбэл энэ Sukuna, Gojo Satoru, Megumi гэх мэтчлэн миний хамгийн дуртай дүрүүд байна. Тэгээ энэ 50 ширхтээ хэрвээ та юу стикер сонирхдаггүй яах юм бэ гэж бодож байгаа бол бас өөр сонголттой. Юу вэ гэхээр бэлгүүрийн хасараа бас утсандаа зөвсөн ч болно. Би болохоор энэ юг байн харгалдаг, Inosuke байн харгалдаг. Өнөөдөр чопаг авсан. Тэгээ манайхан аваарэ. За эхэлцгээе. Одооноос Шао Тангийг Лу Чан гэж дуудаад явнаа. Лу Чан ажилдаа бүхэл бүтэн 2 цаг хоцорчоод за юун сүртэй юм бараг л хоцроогүй штэ гэхэд манай шин бүр боож үхэх гээд уур нь хүрээд ядаж дэлгүүрт бараа өрөлтөөч зөв хийхгүй угаалгын унтхийг хөргөгчөнд бүр цаашлаад гэр ахын барааг өөр зөөстэй холиод сүртэй штэ өөртөө тэгэл сонгоол аавна эзтэй гэд уурлаад хэрэлдээд шин бүр сүулдэ За боли юу хөв зүгээр. Сакамото-сан энэ ажилгүй гуйлагчин Лу Чаныг халъя. Бидний гоё орчныг эвдчихин гэдэл сүрхий. Тэгсэ чи Сакамото маань. За битгий даруулцацгаагаад байгаарэ. Лу чи ажлаасаа хоцорсон бол уучлалтгүйж сур. Та нар хоорондоо яасан муухай хайрцтай? Ер нь та хоёр намайг бүдүүн гэж бодож гин үү? No. Харин та хоёр бүдүүлэг байна гэдэл. Их зүйл яриад ахаар нөгөө хоёр маань гайхаад ажил гаднаас ахаад нэг Сакамото ороод ирдээ хөөе. Тэгээ шин Лу хоёр бол бүр аман ангаагаад бүр шоконд орд юм байгаа зү. Ихэр юм ууч гэж бодох шиг. Тэгсэн эхний Сакамото сүүлд орж ирсэн Сакамото руу хутга бариад сониныг нь шууд цоолоод алга гэтэл сууж байсан Сакамото маань цаасны утга бариад ер нь тэнцүүхэн байна шүү. Тэгсэн хутга барьж дайрсан Сакамото шууд царай нь өөрчлөгдөөд яа. Ах яста хүчтэй хിവэрэ бэштэй мундаг штэ гэж мэгээд гинэт царай нь өөрчлөгдөөд бүр бодлыг нь ч уншиж чадахгүй болохоор шин бүр шок за. Лу шин хоёрыг Нагумо гэхин залуу харж инээснэ. Намайг Нагумо гэдэм аа Сакамото саны эсрэг талын дэлгүүрийн эзэн 18-тай гэдээ. Тэгтэл Сакамото хуучин танил алуурчин наадах чи 27-тай гэвээ. Нөгөө хоёр маань ядаж хурдан хуурдагтаад наачнаа. Тэгэл дахиад Нагумог басаа тагаараа гөлөг минь гэдэл зодондоо. Нагумо хэлж байна. Сакамото саны толгойд нэг тэрбум амлсан шүү дээ мэдэг юм уу? Саяхан алуурчдын холбооноос энэ шийдвэр гарсан болохоор одоо таныг алахаар зөндөө хүмүүс ирнэ штэ гэтэл гаднаас захиалсан пицца нэрлээ. Гэтэл пицца үргэж ирсэн залуу каска авахж байснаа. Тийм ээ. Би бол пицца Накажима. Та нарыг зүсэм болгож хэрчнэ гэдэл. Нагумогийн хүзүүнд хэрчигчээ тулгаад за. Манай Сакамото бүр хинт хамаатай ингэсэн байдалтай пиццагаа идэстэй. Лүүч гисэн. Үнэн савааж ина нэрээ. Гэтэл Нагумо угаасаа өөрөө амар хүчтэй гараа ажилдээ. Тийм болохоор тоохгүй байсан юм байна. Хормын төдийд пицца авахыг дуусгаж аахгүй юу? За ах минь тэгээд болгоомжтой л байд юм штэ. Одоо таны толгой 1 тэрбум йен гэд явах гэхэд Нагумо байж та хин ер нь намайг алах гэдэг гэсэн чинь мэдгүй штэ. Бид нар даалгавар л авч байгаа штэ. За бай гэснээр нөгөө пицца ахыг дүүрээд хормын төдөд алга болвоо. Пиццаны хайрцаг дээр камер байсан учраас алуурчдын холбооныхан харж байна. Энэ бүдүүкэ тийм амар гэж үү? Бүдүүн лингийн хүн байхын идэр гэхэд цаанаас хөөш. Та нар басаад ах хэрэггүй шүү. Наадах чинь домогт Сакамото. Түүнийг алахад тийм ч амархан биш штэ нусанд арцгуудаа идэр гэхэд Сакамото айл хэдийн камерыг анзаарсан. Нэг юм хэлчихье. Намайг дахиад авал та нарыг бүгдийг чинь там руу явуулна шүү гэдэл камерыг будчихж байгаа. Яа нэр галгал. Шин Сакамото хоёр тэгэл одоо гадуур дотор сэлгүүцгүй байх хэрэгтэй гэж ярилцажсэн чи охин нь ирээд маргааш өстой бидний тэмдэглэлт өдөр штэ. Паркаар зугаална гоё доо. Шүүгэр чам бас явна шүү гэл хөөхөн за. Шүүгэр чам гэдэг нь энэ хүүхдүүдийн дунд алдартай хүчтэй туулайн байна лээ. Парк дээр ирлээ түм түжигнэж бумбужигнсан газар.
Тоглоомууд дээр эхнээсээ тоглоод гэхдээ л аюултай учраас Лүү Шин хоёр байдлыг ажиглахаар хамгаалалтад гарна. Шин маань өөрөөсөө 30 м зайд байх хүний бодлыг уншиж чаддаг. Ялангуяа хүн алах хүсэлтэй хүний бодлыг илүү сайн уншдаг гэж хэлж болно. Лүү бас дурака чи бас миний бодлыг уншаад байд юм уу гэж уурлаастай. Ингээд ажил дөрмийн дагуу алуурчдын холбооны өрөөнд байсан цэвэрлэгчийн говцтайгаар Сакамото руу артлаа. Шин бодлыг нь уншсан учраас анхааруулад эхнэр хүүхэддээ мэддэхгүй бүр тэр алуурчныг харгачгүй балаар цээжинд нь зоогоски. Лүү Шин хоёр мань гяс хогийн савнд хийгээд аваа явчих юм чи. Сакамото эхнэртэй хүн алахгүйгээд амласан учраас энэ алуурчныг алаагүй бүр артерийн судсыг нь зөрүүлж хатгсан байгаа ахгүй юу, айгүй айхтар. Нөгөө талд үсээ босгоцсон алиалагчрахуу маркийн залуу. Энэ Сакамото одоо ийм бүдүү юм байж үнэхээр домогой чадлаа юу? Ядчихад энэнийг бодол уншдаг Шин гээд залуу өстө гай болоод ах юм аа. За яхав. Бодохгүй явж байгаад алхад болно гэдэл. Шиний хажуугаар юу ч бодохгүй алхахад Шинч юу ч анзаарсангүй. Манай эд галзуу уулган дээр суулаа. Сакамото мань бүдүүн болохоор аюулгүй бүсэнд бариад их л хэцүү. Ойр орчимд муу санаатай хүн байхгүй байгаа. Гэхдээ Лүү мань их анзаарах ихтэй болохоор байж тэр урд байгаа мөнгөлөг үстэй үсээ босгоцсон залуу ер нь яаж ч утсан эрүүл хүн лав бишээ. Тэр их сэжигтэй шүү гэд анзаарчлгүй яах вэ? Мөнгөлөг үс муж шарлбаанууд ч юм бас анзаарахтай маа гэд шууд Сакамото руу буудаад энэ үе Шин аюулгүй бүсээ тайлаад Сакамотод анхааруулад өөрөө энэ мөнгөлөгтэй үзэж тарлаа. За одоо зүгээр энийг мөнгөө гिचээ заяа. Мөнгөөг шууд суудлаас нь нааширч хийгээл татаал хамт доошоо унаад галзуу уулганы зам дээр үзэлцээд гэтэл мөнгөө бүр амар санаа гэж сабак заяа. Хортой хутах шидэд тэрэнд нь Шиний гуй зүсгдээд бүр юу ч харж чадахгүй болчдөг за. Нүүр нүд нь улаан жамсраа. Шин тэгэл хичнээн биен муу агаа ч гэсэн. За битээ хуцаад араа чи дугаа араа. Манай Сакамото чиний үхэх гэж улаардаг мөнгнөөс илүү амь насаараа хайрлаж хамгаалдаг гэр бүл байдгийн шүү муу алиалагч минь гэдэл сүүлдээ манай хоёр яг үзүүлбэр үзүүлж байгаа тайзан дээр унцдаг хамт. Шин тэгээд энэ үед болохоор нөгөө туулайны багтай шүүгэр чааны багийг өмссөн харахгүй ажил мөнгөөг бүр далжитлан цогч ийна. Мөнгөө бүр шок заяа. Харахгүй ажиж яаж миний хөдөлгөөнийг мэддэг вэ наа гэдэл. Манай Сакамотогийн бодлыг уншаад Сакамото үзэгчдийн суудлаас бүх хөдөлгөөнийг нь дайралтыг нь Шинд зааж өгöd байгаа байхгүй юу? За мэдээж эцэст нь мөнгөө маань туулай шүүгэр чаанд ялагдлаа. Динамит туулайн шоконд ортлавсан. За тэгээ анги ахих тусам өстой гоё олж ийн. Ингээд дараагийн ангийн гайдыг 7 хоногийн дараа хүлээн авч үзээрэй. Цаанаа угаас ингэж гардаг байгаа шүү манайхаа. Фэн групптэй нэг дээрээ манайхаа зүрх